Монгол улсын үндэсний урлагийн их театр үзүүлж байна. Монгол туйл нь бол ардын ам билгийн нэн эртний онцгой төрөл юм. Амн дотроо туйлын бүтээлүүд нь эртний бөөмөргөл, домог зүй, уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг өөртөө шингээсэн байдгаар онцлогтой байдаг. Амн дотроо үлгэр домог, ерөөл магтаал, зүйр цэцэн үг, бэлэг дэмбрэлийн үгс, аман зохиолын олон төрөл зүйлийг багтаадаг. Эрт дээр үед бол одоо туйлыг дайн байлдаан хийх, ан ав, уул усан аргадах, айл болон одоо төрийн үйл хэрэгт бол туйлыг айлдаг байсан. Туйлыг айлж явахад бол одоо заавал дээд тэнгэртэйгээ харилцсан холбоотой байдаг гэж үздэг. Тийм ч учраас туйлыг бол одоо хайлж явахад нүдэнд бодит дүр үзэгдэж онтож байгаа сэрэх мэт болдог гэж туйлчид ярьдаг. Туйл нь бол одоо хатуу туйл, зөөлөн туйл гэж одоо урайхаачууд маань ангилдаг. Амн дотроо хэл ам хэрүүл тэмцэл, гав арцтыг арилгах зорилгоор довон хар бөх, наранхуу хан, зул алдар хан гэсэн гурван одоо хатуу туйлыг айлдаг бол одоо буян заяа, үр хөвгүүд ханийн заяа дуудахын тулд бол аргил цагаан үгэн, баян цагаан үгэн гэсэн туйлуудыг бол хайлдаг. Мөн Монголын одоо баатарлаг сайхан туйлууд байна. Мөн гэсэр жангар, эрийн сайн хан харангуй, бун мөрдөн гэсэн туйлууд бол байдаг. Монголын одоо хамгийн урт туйл гэх юм бол 14 мянган мөр шүлэг бүхий 150 насалсан хөгшин бун мэрэгэн хаан гэсэн ийм туйл байдаг. Туйлыг бол одоо ер нь хэдэн 7 хоног хэдэн одоо сараар одоо хайлах тохиолдол байдаг. Нүүдэлчин соёлын ард түмэн үнтэйгэн холбоотой ёс заншилтайгаа зан үйлтэйгээ салшгүй холбоотой байдаг. Ихэвчлэн бол өвөл цагт туйлыг айлдаг. Өвөл цаг бол одоо бидний амьдарч буй ертөнцийн бүхий л зүйлийг бол энэ газар лус барин хөлдсөн байдаг гэж үздэг. Тийм ч учраас тэр туйлыг айлж байх үед бол одоо онгод шүтээнүүд лус авдагуд хөлөглөн бууж ирдэг учраас тэдний одоо ариун дагшин байдлыг сэвтээгүй гэж бол одоо үздэг байна. За энэхүү сайхан соёлын бие тус өвийг маань бол ЮНЕСКОд нэн яралтай хамгаалах соёлын бие бус өвөр бол бүртгэж авсан байдаг. Сүүлийн жилүүдэд бол манай соёлын бие бус өвийг одоо тээгчид, эрдэмтэн судлаачид төр засгийн бодлого шийдвэрөөс олон сайхан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь жил болгон төрийн ёсол хүнд төтлийн өргөнд туйлыг одоо хайлдаг юм уламжлалтай болсон. Тушингэр дину